За Улаанбаатар хот агаарын бохирдлыг үүсгэж байгаа нэг 55.6% нь бол гэр хорооллын яндагаас гарч байгаа утаа. Одоо 27.8% нь бол энэ автомашинаас гарч байгаа утаа. Нэг өсөндөө нэг 80-85% нь бол дандаа гэр хорооллын утаа, автомашины утаа гэсэн ийм одоо хоёр зүйлүүд байна. Тэгэхээр энийг бид нар арилгахын тулд богино хугацаанд юу хийх вэ, дунд хугацаанд юу хийх вэ, урт хугацаанд юу хийх вэ? Хэдэн жилийн дараа гэхэд энэ утаа арилгах уу гэдэг энэ тооцоололыг бүгдийг хийгээ бэлэн болгосон байна. Бид олон талын их усруудыг судалж байна. Нэгт орон сууцч болох. 2024-өөс 2028 оны хооронд бол 6 дэд төвөр дээр дамжуулан 1000 айлыг орон сууцч байна. Оны босгон дээр бол бид нар энэ дарахмал их усрыг одоо судалж энэ нэгжийг байгуулж гисэн. Өөрөөр хэлбэл 20,000 айлыг бид нар газан шилжүүл. Нэмэлтээр бид нар 2026 40,000 айлыг бас газан шилжүүл. Нийтдээ бид нар 110,000 айлыг эхний ээлжинд бол одоо урьдчилан энэ агаарын бохирдол гарахгүй байх энэ их усрыг нь одоо судалж тогтоосон гэсэн. Энэ бол бид нар богино болон дунд хугацаанд хийх эхний алхам байна. Цаашлаад өнөөдрийн 5 толгой түвшээс гаргаж байгаа энэ үйлдвэрлэлийг 40% бууруулна гэдэг юм зорилт тавьж баг бүрэлдэхүүн өнөөдөр ажиллаж байгаа. Энэ одоо гэр хорооллоо бид нар бас сайн сайхан амьдрах боломжийг нь бид бас эрэлхийлж байна. Тэр хүрээндээ нарны эрчим хүчийг ч гэсэн яаж бас идэвхтэй ашиглаж болох уу гэдэг хүрээндээ тэгтээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэхээсээ илүү бид нар одоо Азийн сантай хамтарч байна. Нэгдсэн үндэсний байгууллагатай хамтарч байна. Тэгэхээр ингээд тал талаас нь эрдэмтдийн гаргасан судалгаанд үндэслэж бид нар бас төлөвлөлт гаргаж ажил хэрэг болгож явж байгаа. Тийм учраас бид бол сая өнгөрдөг энэ хурлаараа бол одоо 5 толгой түвшийг үйл ажиллагаатай танилцъя гэдэг юм чиглэл гаргаж ажиллаж байгаа. Энэ хүрээндээ бол өнөөдөр үйлдвэрлэж гаргаж байгаа энэ бүтээн байгуулалтын эцсийн бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд яг ямар цөрөг нөлөөтэй вэ? Хаана технологи алдаа гарсан гараагүй юм бэ гэдгийг одоо энэ дүн шинжилгээг хий гэж байгаа. Энэ дээр бол би сэтгүүлч та бүхнээ бас идэвхтэй оролцоосоо гэж бодож байна. За нийслэлийн засаг даргын зүгээс 5 толгой түвшийн үйлдвэрлэлийг бол жил ирэх тусам бууруулна гэж үзэж байгаа. Бид хизээ бүрэн утаагүй болох ёстой гэвэл яндагаас гарч байгаа энэ утааг л бүрэн арилгаж чадсан үедээ л бид утаагүй бол. Тэгээ энэний хойноос л явж байгаа.